Gamepoint podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Үзэгчтэй, сонсогчтой Лос Анжелес хотоос Сан Францискогоос ялалтай бүхэнтэй мэдчилж байна. Плей-оффын эхний шатны тоглолтууд дуусч 2 дугаар шат эхэлсэн энэ үед Gamepoint podcast-ийн ээлж дугаар хуваарьсаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд дөнгөж саяхан болоод өнгөрсөн гал гарсан тоглолт Оклахома City Thunder Denver Nuggets багуудын тоглолт бол үнэнхээр плей-оффын энэ цуврал маш сонирхолтой болно гэдгийг илтгэсэн тоглолт байлаа тийм үү? Тэгэл gaah. Aaron Gordon дээр сүүлчийн шийдэл. Aaron Gordon дээр сүүлчийн юу яадаг штэ нөгөө Clippers дээр putback хийдэг штэ. Тэр бол цувралыг шийдцээ. Саяны сүүлчийн Aaron Gordon шийдэл шууд юуг эхлэл цувралыг эхлүүлчихлээ л дээ. Цувралыг бас юу гэдэг мэрэгчлүүдийн таамагийг өөрчлөө ажиллаж. Өнөөдөр бол одоо үнэхээр том фаворит нь Oklahoma City Thunder байсан шүү дээ. Өнөөдрийн тоглолтод ялах магадaltaй багна. Тэгж байгаа дахиад Aaron Gordon-ийн шидэлтийн цувралыг талбайн давуу талыг Denver Nuggets шилжүүлчлээ. Тэгээд хэн аваргууд вүлээ, хэн туршлагатай баг вүлээ, хэн залуу баг вүлээ. Тийм цуврал бол бодож ирснээс төсөөрөөр явагдчих. Бүр эсвэл 7 тоглолтод хүрч магадгүй гэдэг нь энэ цувралаас харагдаж байна. Гэхдээ 7 тоглолтод хүрэхийн тулд Oklahoma City Thunder илүү их хичээх ёстой юм уу даа гэж хармаар байгаа. Аваргууд яг ингэдэлтэй заримдаа нэг юм болоод шүү. Одоо Oklahoma City Thunder чинь хамгийн түрүүнд эхлээд хамгийн түрүүнд дууссан юу штэ. Багш ихний раундн дээр. Тэгээд хитрхи их нөгөө одоо жоохон амралт нь ихтцэн гэх юм уу? Ер нь бол жоохон тийм фатиг байгаад идэх шүү. Юунаас ритмээс гарцсан. Плей-оффын ихний шатанд 8 хоног тоглосон, 20 дугаар шатанд тоглох гэж 9 хоног хүлээсэн. Тий. Тэгэхээр бас одоо эд чинь нөгөө Denver болохоор Clippers-тэй 7 тоглолт тоглоод тийм интенс ороод ирж байгаа шүү. Тэгээд тэгэнгүүт нь тэр энержиг матч хийж чадахгүй бол ер нь бол риски л дээ. Тэгээ тиймэрхүү юм боллоо л гэж бодно. Гэхдээ тоглолтын турш Oklahoma City Thunder бүр 10 оноогоор л илүү яваад байсан шүү дээ. Ер нь бол. Тэ. Тэгсэн чинь ингээд сүүлчийн 4-р үед ингээд барилаа хажигдана гэдэг бол Oklahoma City Thunder-с бол нэлээд хүн цохилтоллоо гэж бодож байна. Тэгээ би яра өнөөдөр нэг ийм стат харсан байхгүй. Энэ айгуу сони стат заа. Одоо нэг хартаа. Энэ болохоор ингээд улиралд хамгийн их одоо энэ хоёр хоорондоо тоглоход хамгийн их матч болсон юунууд байгаа байхгүй. Одоо Denver довтлоход OKC-ийн дефенсийг харуулж байгаа. Тэгээд хамгийн их 31 удаа Chet Holmgren, Nikola Jokic хоёр таарсан ба. Тэнгүү тараа efficiency хувь нь 41.9 гооз. Энэ бол окей. Jokic хувьд л. Isaiah Hartenstein, Jokic хоёр толоход штэ тий 70. Тэгэхээр энэ бол Clippers-тэй одоо шал ондоо Clippers-ыг бодоод шал ондоо цуврал болно гэдэг нь бол энэ ойлгомжтой байхгүй. Тэгэхээр ер нь бол Jokic-ыг зогсооход бол OKC-д бол маш хэцүү байх болно. Isaiah Hartenstein хийжээс баш тоглож чадахгүй. Тэгэхээр бас л ер нь бол сансныг бодвол ер нь бол нэлээд ойрхон олон тоглолт болсон цуврал болох болов гэж бодож байна. Дахиад ер нь бол 6-7 тоглолт болно гэдэг болоход бол ер нь бол нэг юугүй гайхаад ах зүйлгүй л байгаа байхгүй. Тэгээ хардаа Лудорт болон Мөри биш тий би гайхаад байгаа. Мөри Лудорт болон чи Walls 2 дээр ийм сайн товтолж байгаа 64-60%-тай. Тэгтээ Caruso дээр 35%. 35% энийг бол өнөөдөр харлаа шүү. Caruso бол бүр хаасаагүй л шүү дээ. Энэ бол Мөригийн тоглолтыг бол тий зогсоосон. Гэхдээ бусд нь бол өнөөдөр юу хийж чадсангүй л гэж бодож байна. Энэ дээр гэхдээ Denver-ийн хувьд бол ер нь бол MPJ бол маш сайн тоглох хэрэгтэй харагдаж байна. Яг одоо улирал таарсан юунуудыг харахаар ер нь хангалттай биш үү? Улиралд энэ хоёр баг хоорондоо тааш тоглоход 2-2-ийн харьцаатай тоглосон. Гэхдээ хамгийн сүүлд Denver Nuggets хоцсон. Тэр тоглолтод Jokic ер нь хоцсон хоёр тоглолтонд Jokic бараг 20 самбар авсан байт юм билээ. 19 самбар дундчилсан байдаг. Тэгэхээр өнөөдөр Jokic плей-оффт 40-20 хийчихв. Юу лээ 20 юу лээ? Өнөөдөр бүр
сүүлд гарахад 29 он 20 rebound гэжсэн сүүлд одоо хэд болоод дуусч. Харин тийм. Тэгээд эн чинь юу гэхээр Jokic үнэхээр доминант байгаа байхгүй. Тэгэхээр Jokic доминантын цуурлыг Oklahoma City Thunder баг тэр нөө жижигүүдийнхээ хамгаалтанд найдаж болохгүй гэдэг нь эндээс харагдж байгаа. Тэгэхээр яг үн чиний хэлдгээр Clippers-дэйсэн цуурлаас тэсвэр болно. Зүгээр найдаж болох нэг зүйл нь 42-22. Тийм 40-20 байхгүй. Энэ чинь юу гэхээр плей-офф нэг тоглогч 40-20 хийн гэдэг чинь тэр тоглогч бүр үнэхээр хүснээр идэж ууж ийн гэсэн үг. Сая тэгээд ардаа. Тийм тэгээд дээрээс нь 6 assist, 1 steal, 2 Nikola Jokic бүх статыг хийсэн шүү дээ. Тоглохын хажуугаар тасгалжуулаад шүү дээ. Rookie тасгалжуулагчтай тусгалаад шүү дээ. Тэр маш олон удаа TNT сууг харууллаа. Тэгэхээр өнөөдрийн тоглолтод бол үнэхээр Nikola Jokic бүргээ 100 давуулан биелүүллээ. Aaron Gordon маш сайн байлаа. Мэдээж зүгээр урт цуурл бол энэ дээр юу гэхээр өмнөх шатнд 7 тоглолт хийсэн. Denver Nuggets мэдээд маш их ачаал авцсан байгаа. Oklahoma City Thunder нь маш их амарсан, ирч хүчтэй байгаа. Тэгэхээр яг уртын цуурлаа. Дээрээс нөгөө сэлгэнээс олон тоглож гаргадаг гэдэг байдлаараа Oklahoma City Thunder илүүрхэж болохоор юм шиг харагдаад байгаа оловчиг туршлага. Дээрээс нь яг энэ чухал мөчид за хинд Nikola Jokic, Jamal Murray байдаг тийм үү? Үнэхээр найдвартай класс тоглогчтой. Харин яг энэ чухал мөчид Shade хэм байна уу гэдэг. Энэ миний улирлын турш тавьсан асуулт шүү. Shade хэм байна вэ? Яг сайн. Гэхдээ би нөгөө нэг J-Dub гэхдээ 4 саяын цалин авч байгаа J-Dub-ыг буруутгахад гэдэг нь бас утгагүй яад бол тэрийг хэд их нуглаад байгаа. Chet Holmgren нэг шүмжлэхээр гонод жоохон таарууд авсан. Гэхдээ энэ хоёр илүү сайн тоглож ижил ялахаар л харагдаж байна Oklahoma City Thunder. Тэрнээс энэ плей-офф тэр нь 1-ээр гарна уу, 2-оор гарна уу, 3-оор гарна уу хамаагүй гэдэг нь юу харагдаад байна. Тийм би бол ингэж бодоод зүгээр Clippers-ыг бодвол OKC бол offense нь хамаагүй сайн. Clippers team байсан нэг ерөөсөө Kawhi Norman Powell яг оногийн явуулыг хэвэл тэр хоёр л л шүү дээ. Harden тэгэл орон гарan болчвол яадгийг сая 7 дахь гейм дээр харсан. Тэгээд тэрийг бодвол OKC хамгийн их оноо авах боломжтой. Shai Gilgeous-Alexander, Chet Holmgren, J-Dub энэ гурав бол хангалттай оног авах чадвартай авах. Тэгээд өнөөдөр би бол Mike Dagnall яагаад улирлийн баг 10 хүний ротейшнаар явсан шүү дээ. Тэгээд тэр их минутыг тэгж яах хэрэг байсан уугүй юу гэдэг. Одоо жоохон ер нь бол хүмүүл дээр ч юм шиг санагдаад байна л да. Одоо ингээд Isaiah Joe ч юм уу те Wiggins Center бол яг нэг талбай дээр бүр нэг айхтар бүр хэрэгтэй юм шиг харагдахгүй л байна л да өнөөдрийн хувьд бол. Тэрний оронд J-Dub эсвэл ямар ч гэсэн Oklahoma City Thunder баг талбаанд аваа талаа саяны шидэлтээр алдчихлаа тийм үү. Тийм учраас одоо илүү сэтгэх, илүү хөдөлмөрлөх, илүү ажиллах. Дээрээс нь Denver талбай дээр хийх хоёр тоглолтоос зайлшгүй нэг хожил авах шаардлагатай болчих чинь гэдэг чинь өөрөө энэ цуврал Oklahoma City Thunder-ийн хувьд бодож ирснээс нь хэд дахин илүү хүнд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр илүү хичээх хэвээр хариу шатрын үүдэл нүүх хэвээр баг нь ямар ч байсан Oklahoma City Thunder баг болчлоо. Энэ цуурлын үеэр MVP-гийн шагнал эзэндээ очин тийм үү. Тэгэхээр тэр үед цуврал аль талд шийдэгдээ явж явах нь уу. Тэгээд тэр үед юу болох нь надад бол үнэхээр сонирхолтой байгаа юм. Хэрвээ энэ цувралд одоо тэгж бодож байна. Яаж дуусна гэж бодож байна prediction-ыг л. Би яг үндэ зүгээр яг саяны тоглолтын өмнө юу гэж бодож байсан гэж. Саяны тоглолтын өмнө би бүр Denver-т би жоохон юу хөх гэдсэн. Би нөгөө нэг Oklahoma-д нэг итгэдэггүй шалтгаан байгаад байдаг шүү дээ. Нөгөө нэг хоёр дахь лидер нь ингээд суперстар биш гэнэ. Хэдийгээр нөгөө Denver-ийн хоёр дахь лидер нь бүр all-star ч биш гэднээс яг плей-офф эхлэнгүүт юм нэг юм суперстар юм шиг болчдөг шүү дээ. Тэгэхээр би Denver-т хэдийгээр сэлгээ модож гисэн Denver 5 талыг өгмөр санагдаад байна. Гэхдээ яг энэ дээр бол өстэй өмнөдөө би одоо сонголт хийгээвэл өстэй яг үндэ хэцүү байна. Oklahoma City Thunder багт стил давуу тал нь байгаад байгаа. Сэлгээ нь байгаад байгаа, боломж нь байгаад байгаа. Урт цуврал, 2-7 хоног үргэлжлэх цувралд
энэ сэлгээ энэ хурд илүүрэх боломж нь байгаад байгаа. Тэгэхээр ингээд аль алийг өрөөд ингээд тавьжлаа. За гэхдээ нэгийг сонгох гэвэл тэгээд одоо цуврал нэгтийг болцсон. Дээрэс нь надад нэг жоохон ихтгэл байгаад байгаа юм. Дэнүрийг сонгох юм уу? Би бол ихтэй тоглолтыг сая харахаас өмнө шүү дээ. Би OKC-г ба шүү дээ. Бараг 4-1-ээр очих болоо гэж бодсон байхгүй. Одоо бол 7-д OKC юм байлаа гэж бодож байна. Харин тийм ер нь бол амаргүй болчлаа. 7 тоглолт гарах боломжтой болчлоо. Тэгэхээр энэ цуврал бол биднийг жаргана гэдэг нь ер нь плей-оффын үлдсэн энэ дөрвөн цуврал дөрвөлээ биднийг бүр ингээд хангалттай жаргана гэдэг нь бол тодорхой болчих шүү дээ. За энэ үргэлжлүүлээд Лос Анжелес Клиперс Денвер Наггетс багуудын цувралын 7 дахь тоглолтын талаар ярих гэж бодож байна. Чи битэр Тамга Клиперс төгсөн шүү дээ. Лос Анжелес Клиперс баг. Юу болчихвоо? Юу өөрчлөгдөж вэ? Яагаад Денвер Наггетс гараад ирвэ? Би бол тэр Aaron Gordon-ы тэр нэг putback dunk-ыг л одоо ерөөсөө тоглолтын чиг нь өөрчлөлтсөн гэж бодож чинь. Тэгээд угаасаа урт ингээд сонох тусам Jokic шүү дээ. Одоо юу гэдэг дэлхий дээр хамгийн номер 1 сагсан бөмбөгч чинь тэгэл ер нь юм хийдэг юм хийж лээ л да. Би тийж л бодож чинь. Гэтэ яг 7 дахь тоглолтын дээр бол Jokic бол бүр тийм сайн байгаагүй. Сүүлдээ алдааны асуудалд орсон уу тий. Гэхдээ нэг хүн шийдсэн ерөөсөө тэрийг. Хин Russell Westbrook. Russell Westbrook-ийн тэр 2-3 дээр авсан тэр оноонууд 2 дугаар үе дээр авсан тэр оноонууд бол ялтчихгүй зүгээр тэрийг шийдсэн. Тэгээд 6 дахь геймийн дараа Clippers зүгээр бүр ямар ч юм энержиг ороод ирсэн. Хин нэгэн одоо нэг энержи өгөх тийм тоглолттой хүн хэрэгтэй байсан. Гэвч тэр хүн нөгөө багтанд тоглож байсан. Westbrook. Тэгээд өнөөдөр нэг сони стат сонслоо. Ингээд NBA ингээд нэг статыг хөдөлж эхэлснээс хойш заяа. Одоо шидэж байгаа хүнд зай өгсөн зайгийн ингээд статыг хөтлөөд эхэлсэн юм байл да. Хин хамгийн их хол зайнаа одоо хамгаалагч нь хол байдаггүй гэсэн чинь түүхэнд 2 дахь хүн Russell Westbrook юм байна. Ер нь бол дандаа 9 футын хамгаалагч нь 9 футын цаанаас хамгаалдаг. 3-ын чухам дээр зогсож яхад нь тэр зайг өгөөлөөсөн тэр болгон дээр ер нь Russell Westbrook хийцэн штэ. Ер нь бол энэ зурвал дээр. Лос Анжелес Клиперс багийн хамгаалтын тактик угаасаа Russell Westbrook-ыг шийдүүлээд Никола Йокич тэр давхар хамгаалал эсвэл тусгалыг гэдэг хөлбөрөөс нь чинь Russell Westbrook өмнөх шатнд 41% та 3 шийдсэн байхгүй. Хэн нэгэн тоглогч хоосон орхиж тэр нь бүр хинч байсан хамаагүй. 41% та 3 шийдэж байгаа юм бол тэр цувралд угаасаа нөгөө тэгж хамгаалсан баг нь ялахгүй гэдэг энэ цуврал сая батлаа харуулчлаа. Тэгээд Russell Westbrook штэ Curry-гээс илүү говьтой шийдсэн байхгүй гэж харин тий. Харин тэгээ боддоо. Тэгэхээр Westbrook ингээ сайн шийдээд байхад яагаад тэр хувилбараа жишээ нь өөрчлөг юм бол эсвэл тоглогчдын сэтгэлгээ нь бүр тгээс суудсан байв. Тэгээд Russell Westbrook цуврал дуусны дараа хэлсэн байсан. Тэд буруу үнэ явуулсан те гэдэг чи юу гэхээр өнгөрсөн жил Russell Westbrook-ийг өнгөрсөн зүүн Chris Dunn-аар Utah Jazz баг руу явуулж ирлаа шүү. Тэгээд Utah Jazz баг Russell Westbrook-ийг чөлөө таганд толголоо юу болоо Denver Nuggets баг чөлөө тагантаас авч ирсэн шүү дээ. Тэгээд яг тэр өөрийг нь голж явуулсан багийнхаа эсрэг 41% 3 шидээд үнэхээр бүр чансан яг үүндээ чиний хэлдгээр тэр Denver Nuggets эхнээсээ тасрах тэр шалтгаан нь ерөөсөө тэр Russell Westbrook-ийн оноонууд болцоо үнэн. Гэхдээ энэ бол маш олон шалтгаануудын нь ердөө ганц нь аахгүй. Нэг талаар юу гэхээр Russell Westbrook нэг бол хожигдсон нэг бол Russell Westbrook хожлын шалтгаан байна гэсэн яг тэр бол нөгөө талаар Jamal Murray гэдэг тоглогч улиралд бүр гимтсэн, муу тоглосон. Улиралд юу нэм сайн байдаг. Ер нь жил болгон Jamal Murray яг юм байдаг тийм үү? Энэ Jamal Murray яагаад ингэдэг юм бол плей-оффыг эхлэнгүүт энэ тоглогч юм сэтгэл зүйн өөрчлөгддөг юм дайчин болчдөг юм клач болчдөг. Бүр яг тийм 100% бүр 90 градус ингээ эргэжлээ шүү дээ. Jamal Murray супер од болж. Тэгсэн чинь нөгөө талд нь улирлын дөр супер од байж байгаа байсан нэг тоглогч нь өөр тоглогч болж хуурсан. Тэр нөхөр Джеймс Харден орон гарan болж хуурлаа шүү дээ.
6 дахь тоглолтод Houston Rock Los Angeles Clippers баг хоцсон шалтгаан нь James Harden сайн тоглосон байсан. Гэхдээ 7 дахь тоглолтод нөгөө зүүгээрээ Jalen Green шиг зүй тогтлороо 7 дахь тоглолтод нөгөө Harden гарч ирэх нь баг тодорхой байсан. Тэгээ үнэхээр нөгөө Harden гарч ирсэн байсан. James Harden ийм байгаа нөхцөлд бол Los Angeles Clippers баг ер нь бол хожихгүй тодорхой шүү дээ. Яг тэгвэл улирлын туршийн тоглолт чинь 20 оноо 10 дамжуулт өгөө явцсан. Тэг яг чухал үед болохоор өөр хэн нэгэн довтлогоон дээр урагш гарна гэдэг чинь бас утгагүй шүү дээ тийм үстэй. Тэгэхээр буруут нь тэр хамгаалалт дээрэс нь энэ James Harden гэдэг л хүн байлаа да. Clippers-ийн буруут нь. Тийм, уусаа James Harden дээр бүх бөмбөг ингээд яваад бүх довтлогоо James Harden-аас эхлэхээр James Harden нухаал ерөөсө бөмбөг ингээд шилжихгүй байдаг байхгүй. Тэгээд офенс нь ерөөсө яваагүй шүү дээ. Оноо ерөөсө авах боломж байхгүй. Тэгээд гэхдээ ингээд James Harden-ыг жил болгон ингэж одоо сонсохыг үгүй ингэж тоглохыг хараад одоо сүүлийн үед үнэхээр залхаж байна. Үнэхээр залхахгүй. Өнөөдөр гарсан нэг мэдээс хамгийн сонирхолтой нь James Harden-ыг манай баясаа бүр ингээд Harden байгаа газар нь хожихгүй гэж хэлээд хад болоод ирсэн. Тэгээд дахиад батлагдж байгаа шүү. Гэхдээ Clippers-ийн удирдлагууд бол James Harden-д итгэл буураагүй гэж шүү. Clippers-ийн ерөнхийлөгч Lawrence Frank өнөөдөр хийсэн тэр мэдээлэлтэй болохоор Kawhi Leonard, James Harden хоёрыг авч үлдэнэ. James Harden гэрэндээ оптыг хийж орохгүй байсан ч гэсэн бид нэр гэрээ санал болгож Harden-ыг авч үлдэнэ гэж хэлсэн. Надад бол сонирхолтой санагдлаа. Одоо энэ оптыг хийх гээд байгаа гэрээ нь 36 сая. Harden бараг 36 сая авахгүй бол яах юм? Дахиад хэдэн сая? 3 жилийн гэрээ авах. 3 жилийн 100 сая өгөх юм уу? Дахиад Harden тэгнэл гэж үзсэн шин. Harden бол тэгнэл гэж үзсэн л дээ. Гэхдээ Clippers өгнө гэдэг чинь айгуу сонирм баг. Тэгээд угаасаа энэ багч нь угаасаа цалин тулцсан байгаа. Тэгээд энэ дээрээс одоо тэгээд яг одоо яаж сайжруулах уу гэдэг чинь амар хэцүү одоо асуудал болчиход байна л да. Одоо тэгээд миний бодлоор бол яалтчгүй нэг point guard хэрэгтэй юм. Ер нь бол биш James Harden бол ерөөсө point guard бол биш юм бэ гэдэг би бол саяны сурлаас л харлаа л гэж бодож байна. Уг нь бол нөгөө сэлгэний point guard-аар Bogdanovic-ыг авчихсан. Тэгээд Bogdanovic хамгаалтан дээр их таарваачлаа тийм үү? Тийм. Тэгээд уусаа шидэлтэн уулын цаа чи уулын 3 саягүй сайн шиддэг шүү дээ. Тэгээд шидэлтэн ч ерөөсөн энэ юун дээр ерөөсөн сонсонгүй шүү дээ. Тийм. Талбай дээр байхдаа дунджаар хасах 8 үзүүлэлттэй байсан билүү дээ Bogdanovic. Тэгэхээр угаасаа яг үнэндээ холбон тоглогчийн асуудалд орсон гэдэг нь яг үнэн л болж таараад байна л та. Тэгээд Kawhi Leonard бол энэ цувралд үнэхээр өөлөх зүйлгүй яг 2019 оны Kawhi Leonard эргэн ирсэн байла. Харамсалтай нь 2019 оны баг нь байсангүй. Тим хамтрагчид байсан. Ер нь Clippers ирснээс болж шүү дээ. Хамгийн эрүүл плей-оффд орж ирсэн Kawhi-гийн жил бол харсан байхгүй. Тэгээ яг тим Kawhi-га ингээд дуусчих чинь гэж бодохоор бас үнэхээр харамсалтай гэх үнэхээр харамсалтай. Тэгээ одоо яалтаа вэ? Тэгээд Clippers чинь ингээд Kawhi Leonard-ыг авснаас хойш ингээд 4 жил дараалаад 19 онд Kawhi ирсэн те. Энэс ч 6 жил болж байна. Ингээд сүүлийн 4 жил Kawhi Leonard плей-офф эхний шатнаас малтарч байна. За 4 жилийн өмнө бол бүр плей-оффд ороогүй ч үл яасан мөлий. Сүүлийн 3 жил ямар ч байсан дараалаад эхний шатнаас Los Angeles Clippers 20 онд 3-1-ээс байруулж Denver Nuggets тожигдсан. Bubbled. Тэгээ боддоо ингээд ерөөсөө тэр жил нэг бүсийн финалд үлдснээс өөрөөр ер нь тэгээд гоцгоор сайн амжилт ер нь үзүүлсэнгүй. Тэгээ бүсийн финал Clippers баг яваад хангалттай юм шиг байна даа. Гогнэр өөр одоо ямар амжилт үзүүлсэн юм? Хажууд нь финал конференс файналаар болж үзэг штэ. Phoenix Suns баг, Dallas Mavericks баг хамаагүй амжилттай гэж яригдсан үстэй. Тийм. Бид бүсийн финал тоглолт плей-оффын 2 шат ерөөсө түүхэндээ Clippers ерөөсө давж үзээгүй штэ. Тэгэхээр одоо яг гэдэг Kawhi-гийн гэрээ ингээл дуустал угаасаа энийгээ барьж үлдэнэ гэдэг нь бас тийм уугүй юу биш л дээ. Тийм одоо өөр сонголт тактикал биш л дээ. Өөр сонголт байхгүй. Ямар одоо James Harden авч үлдэхгүй бол Kawhi-гаас солих юм. Тэгээд rebuild рүү орыг Kawhi-гаас солих эхэлнэ шүү дээ. Тэгэхээр Kawhi-гийн байга дээр дахиад нэг дайрах гэж үзнэ гэвэл тэгэл тий. Дахиад нэг 2 жил James Harden гэрээ өгөх л. 2 дээр нэмэх нэг гэдэг гэрээ л өгөх та.
2 жил guaranteed тэгээ 3 дахь жил нь player option ч юм уу тиймэрхүү л гэрээ өгдөг бодвол. Player option бол багийн ирээдүг л баллах юм болно лоо. За гэхдээ тэгээд Clippers өөрсдөө авч үлдэхийг хүсэж байгаа бол тэгээд James Harden, Kawhi Leonard гэдэг хоёр хослыг бид дараагийн хэдэн жил ямар ч үсэн харах нэ. Game Point podcast-та хамтдаа бүхэндээ баярлалаа. Сонсож байгаа, үзэж байгаа та бүхэн subscribe дараарай гэж хүсмээр. За өрнөд бүсийн өөр нэгэн цуврал 7 тоглолтод хүрсэн. Гэхдээ 7 дахь тоглолт тийм ч өрсөлдөөнтэй болсон гэж бол хэлж чадахгүй нэ. Цувралыг талбайн давуу талтайгаа эхлүүлсэн. Өрнөд бүсийн 20-оор шалгарсан Houston Rockets баг 7 дахь тоглолтод 89 оноо авсан. Харин Golden State Warriors баг 103 оноо авснаар инхүү Warriors 2 дугаар шатнд шалгарсан. Гэхдээ дахиад нэг удаа сануулъя. Golden State Warriors баг энэ цуврал эхлэхэд favorite баг нь байсан юм шүү. Угаасаа ялах магадaltaй баг нь. Харин одоо юу гэдэг betting компаниуд өгж байгаа таамгаар. Харин энэ цуврал 7 тоглолтод хүрсэн Houston Rockets баг ялах боломж байсан үгүй л байсан. Гэхдээ од чи эцсийн мөч хүртэл бүр Houston Rockets багт итгэж исэн. Юу болох вэ ч үгүй үед. Туршлага байсангүй. Тэгээд уусаа залуу тоглогчны 1-р 2-р Jalen Green энэ багт ерөөсөө яг ингээд яг найдвартай оноо авдаг хүн байсангүй. Яг ингээд go to guy байсангүй. Ер нь бол ингээд лано хэрэгтэй бол ингээд бөмбөө өгөөд оноо болгочдөг тийм хүн ерөөсөө байсангүй. Тэгээд уул нь бол Jalen Green-ийн ажил. Тэгээд Jalen Green бол энэ цувралд л үнэхээр хангалтгүй тоглолоо. Уул нь улирлын турш маш сайн тоглосон. Тэгээд яг ингээд плей-оффын тоглолт чинь ондоо нэг багтаага 7 нэг багийг дараа 4 хожно гэдэг чинь маш хэцүү гэдгийг л үнэхээр сая харууллаа л та. Тэгээд 7 дахь тоглолтын дээр бол яг би 7 тоглолтын өмнө нь бол угаасаа Warriors хожижлаа гэж дотроо бодчихсон. Угаасаа туршлага нь бай 3-1-ээс биш тэ баригдаж хожигдох юм бол ер нь бол туршлагатай гэж хэлээд яах юм тийм сте. Нэгт хоёрт нэг багийг 3 дараалж хожно гэдэг чинь тийм амархан зүйл биш байхгүй. Тийм учраас бид ингээд ер нь бол плей-оффын тоглолтыг чинь 7 гейм үздэг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ер нь бол тэрэн дээрээ ирэл туллаа. Тэгээд би Steve Curry-г амар магтмаар байна. Steve Curry-ийн гейм план бол гээд 7 дахь гейм дээр бол үнэхээр сайн ажилласан. Ер нь нөгөө Steven Adams-ийн нөгөө яагаад гэсэн давуу тал гаргаад гэсэн өндөр нураг байхгүй болгосон. Ерөөсөө Шингүүн Fred VanVleet хоёр цувралын турш сайн тоглосон. Тэр хоёрыг бол статистик тоглолтоос гаргасан шүү дээ. Ерөөсөө Шингүүнийг бол постн дээр бөмбөгийг авангуут даблдаа. Эсвэл хэнийг бол хэнийг ч гэсэн Fred VanVleet гэсэн 3 гаднаас даблдаа. Эсвэл дотгошоо оронгууд нь бүчээж аваад тэгээд ер нь бол тоглолтыг гаргаагүй л дээ. Тэгээд ер нь бол маш сайн Curry яалтчгүй одоо юу гэдэг туршлагатай сайн тасалж болж гэдгээ л харууллаа л да. Цувралын 6 дахь тоглолтын өмнө Greg Popovich тасгалжуулагч Ime Udoka'тай холбогдоод XO өгсөн гинэ. XO гэдэг маань ер нь бол комбинац. Тэр нь юу гэдэг Udoka Steve Kerr хоёр ч хоёулаа Greg Popovich-ийн шавнар штэ. Тэндээс гарсан Udoka бол бүр туслахаар нь ажиллаж байсан. Ойрхон хамгийн сүүлд ажилласан туслахууд нэг. Тийм учраас менторийн хуваар зөвлөгөө өгсөн байсан. Тэр зөвлөгөөг аваад магадгүй 6 дахь тоглолтод хоцсон баг. Гэхдээ 7 дахь тоглолтод Steve Kerr тасгалжуулагч 1-3-1 гэдэг Саксон бомбгийн бүсийн хамгаалтын хөлбөрийг төгс хэрэгжүүлсэн. Тэд дахиад жижигхэн гарсан. Дахиад одоо юу гэдэг бүсийн хамгаалтыг хэрэгжүүлсэн. Гэхдээ 1-3-1-ийг өмнөхөөсөө тэсвэрээр хэрэгжүүлсэн. Мэдээж гол ялгаа нь Body Hield байсан. Body Hield өмнөх тоглолтод оноо авч чадаагүй дуусгасан тоглогч сая эхний хагаст 22 оноо авцсан уу тий. Тэгээд тэр үед Stephen Curry ердөө 3 оноотой явж байсан шүү. Тэгж яхад Body Hield 22 оноотой авч яваад ингээ Warriors-ыг онооны давуутай болгоод ороод ирэнгүүт нөгөө нэг залуу багч нь Alperen Sengun чинь нөгөө нэг Tari Eason чинь Jalen Green юу ихэ мэдхээ сандарцсан. Тэгээд сандарч байгаа тоглогч юунаас анзаардаг вэ гэхээр хийжсэн зүйлсээ хийж чадах байлга. Самбар доороос алдах, хурдан довтлохоон дээр алдах, бөмбөгөө ингэж
барьж нөгөө нэг авахаас өмнө төрүүл сэтгэж хөдлөгч гэдэг юм уу. Тиймэрхүү үйлдэлүүдээр залуу багийн алдаа илт харагддаг. Тэгээд ер нь бол эхний хагас дуусны дараа за одоо 2 дугаар хагас Стеф юм уу байхгүй тодорхой гэсэн 2 дугаар хагас Стеф угаасаа тийм үү байгаагүй харин Houston Rockets баг тэр паникаас гарахгүй саргаад нэгэн туршлагатай баг нөгөөх нь залуу баг гийн ялгаа гарсан. Тэгээд Стеф 2 дугаар 4 дугаар үед 14 оног авсан. Нэг онцлмаар түн баг. Стив Керрийн хамгаалтын план хаана очиж хэрэгжижсэн бэ гэхээр эцсийн хүн нь Draymond Green ахгүй. Draymond Green тоглолт эхэлж байгаад бас л болчмгүй зүйлээ хийсэн штэ. Тэр Fred VanVleet-ийг мангастаж унгаадаг. Хөөгдөх төгсөн штэ. Тэгээд тэрэн дээр Jimmy Butler хажуунаас нь зэмлсэн, Steph очиж зэмлсэн. Draymond Green тэрнээс хойш ямар ч тийм эрсдэлтэй үйлдэл гаргаагүй. Draymond Green-ний эсрэг энэ тоглолтны Houston Rockets-ийн 17 удаа давталсан байлаа. Тэрнээс ердөө 3 л оновчтой болсон. Боддоо нэг тоглогчийн эсрэг 17 давтлаад 3 л оновчтой болсон. Тэгээ харин гэхдээ Houston Rockets багийн удирдлагууд энэ одоо юу гэдэг ингэж нэгдүгээр шатнаас мултарж байгаагаа бол тийм fail гэж үзэхгүй байгаа юм байна. Яг гэвэл угаасаа энэ залуу баг гэдэг авраг авахар хэмжээний баг биш гэдгийг нь бол мэдчихсэн. Харин энэ бүрэлдэхүүн яаж ажиллах нь энэ зам бид юу хийх ёстой вэ? Дээрэс нь ямар өөрчлөлт хийх ёстой вэ гэдгийг харахыг хүсэжсэн тийм туршилтын сизон байсан учраас энийг бол fail гэж үзэхгүй байгаа юм байна. Тийм учраас энэ хүртэл явуулсан Fred VanVleet-ийн тэд нөгөө гэрээг нь сунгаж авч үлдчихэж байгаа юм байлаа. Amen Thompson гэдэг нэг бүр супер тоглогч гарч иж байгаа юм байна гэдэг энэ жилийн плей-офф дээр бид нар харлаа. За мэдээж Baby Jokic бол Baby Jokic байд юм байна. Насан туршийн Jokic болоход түүнд бас ментор болон тусалцаа бусад зүйлс хэрэгтэй гэдэг юм. Гэхдээ өнгөрсөн жилдээ харьцуулахад хамаагүй сайн тоглосон. Яг чиний хэлдгээр Houston Rockets багт оноогч хэрэгтэй байна. Яг шийдвэрлэх мөчөд Lakers Minnesota 2 яагаад Миннесота очсон гэж Миннесотаг яг хамгаалаад ирэнгүүт л Антони Эдвардс ганцаар аваад арай л шийдчихсэн шүү дээ. Яг тийм үед супер од байсан. Тэгэхээр яг тийм супер од нь ч юм уу яг тийм онооны машин хэрэгтэй байна. Тийм учраас Phoenix Suns баг угаасаа Houston Rockets-ыг Kevin Durant-ыг авах хамтрагч нь гэж хараад байгаа нь зүгээрчний тохиолдлын зүйл биш баха. Одоо тэгээд ер нь бол уул нь би Houston Rockets-ыг шүү дээ. Ер нь бол залуу баг ер нь бол юу яах зөндөө хийх юм боломжтой гэж бодсон чинь энийг одоо ингээ хартаа projected salary эх хичээл одоо цалингийн зэстэй 194 сая алидий хүрсэн. Тэгээ эхний апрын чинь 195 дээр байгаа байхгүй 195.9 196 гэсэн. Тэрнээс ерөөсөө 1 сая л дотоо 1.5 саяын дотоо байхгүй. Тэг хиний цалин ингэж амар өндөр байгаа юм. Энэ хамаг амтны чөлөөтэйг тулж шүү дээ. Steven Adams, Jeff Green. Одоо энэ чинь Fred VanVleet-ийн цалин, Dillon Brooks-ийн цалин, тэнгөө Jalen Green-ийн одоо extension чи одоо орж иж байгаа 33 сая цалин. Jalen Green-ийг Jabari Smith, Amen Thompson эдгээр чинь бүгдээрээ ингээд 888-ыг хараа. Jock Landale гэдэг нөхөр. Гэхдээ энэ guaranteed биш юм байна л да. Гэтэ 8 саяг төлсөн юм биш тийм жил. Тэгээ Alperen Sengun 33 сая. Наа чи guaranteed гэр юм шүү. Non guaranteed. Guaranteed нь болохоор тэг гэж байгаа сте. Тийм ээ. Ингээ харахаар чи одоо буцаагаад ингээд харангууд чи 194 сая дээр ингээд тулцсан байгаа байхгүй. Тэгээд энэ дээр солилцоо хийгээд хэрвээ зөв солилцоо хийхгүй болно шүү дээ те. Хэрвээ буруу солилцоо хийх юм бол буцаад 2 3 жилээр энэ босгосон багаа яг нураахаар тийм солилцоо болж магтгүй байгаа. Яг KD яг тохирсон хүн мөн үү энэ юунд? Одоо KD чи хэд настай? Би бол ингэж бодож байна. Миний бодол бол Kevin Durant-ш баг Bradley Beal ч хамаагүй л тохирох баг. Яг гэх юм бол яг Jalen Green-ийн оронд ямар ч тийм нэгэн тоглогч ирсэн тэр тоглогч оноо авдаг л байхад болчих гээд байгаа байхгүй. Оноо авдаг байхад л болно. Тэгтээ түрүү Jalen Green-ийн цалин 33 сая юм бол тийм баг биш юм биш үү? Тэгэхээр чинь өндөр цалин байгаа сте. Тэгэхээр чинь энэ угаасаа Jalen Green болохгүй нь гэдгийг үлдэлний дундуурч харж исэн сая плей-офф дээр чарлаа. Тэгээд Jalen Green-ийг сольчиход өөр бусдын нэг өндөө солиод авах нь Jock Landale-ийн Green-нээс ингэ салахад амархан байна шүү дээ. Тэгээд Steven Adams-ыг бол авч үлдэх хэрэгтэй гэдгээд тэд нэр ойлгож байгаа. Харин зүгээр
Ими Одока дасгалжуулагч яагаад энэ Аарон Холидыг их бага ашиглаж юу? Джейлен Гриний оронд Аарон Холидэ гарч исэн цөөхөн минутад үр ашигтай байгаад хахад яагаад ерөөсөө ихтгэл үзүүлсэнгүй надад тэр л их сонирхолтой санагдсан. Гэхдээ мэдээж тэд туршилтын үйлрэл процесс явагдаж байгаа. Тийм учраас Джейлен Гринд илүү ч минут өгөхийг хүсэж исэн байх магадгүй. Энэ болохгүй нэгэд угаасаа тэр залуу тоглож хойш нь шидчээг бах. Төлөвлөрийн дагуул явсан баг. Тийм учраас Аарон Холидэ боломжтой байхад нь гаргасан. За ихтэй ер нь ингээд зүгээр Warriors гарсан зүгээр яач утсан дээр л байсан л та. Дараагийн ер нь бол NBA зэрэгтэй л дээ. Гэхдээ бас Jalen Green-ийг бас ингээд хамаагүй эргэжил солиё гэж бодох юм бол хамаагүй үний нураад унгаажлахгүй байхгүй. Одоо Warriors үнэнийг тэгж тэрэж байгаа шиг. Тэр бол харгислал шүү. Сая энэ сүүлийн тоглолтод хүртэл Хүмэнгийг одоо яг яаж жашглаад байгаа. Одоо цаашдаа яг яах чинь. Minnesota Timberwolves нөгөө талд ингээд сууж ирсэн шүү дээ. Houston Rockets гараад ирээсээ гэж сууж ирсэн шүү дээ. Яг үндэ тэр нь амархан байсан байхгүй. Warriors бол Minnesota Timberwolves одоо шилэндаа эвгүй өрсөлдөгч. Маш эвгүй өрсөлдөгч. Аа. За тэр хоёрыг яриад тэгвэл чи юу гэж бодож байна? Хин яг favorite-ээр бол шууд юу эхэлж илээ. Timberwolves эхэлж илээ. Тэгээд 6-аар гарсан баг талбайн давуу талтай болж ирээд гарч ирсэн. Нэг багийн буйнаар. 2-оор гарсан, 3-аар гарсан хоёр баг ингээ мултарч байгаа учраас 6-аар гарсан багийн талбайн давуу талтай. За энэ үйлрэл 3-1-ийн харьцаатай Warriors илүүрхсэн. Харж байна. 3-1-ийн харьцаатай Warriors илүүрхсэн. Тэгэхээр тоглолт таардаггүй багуудын нэг байхгүй юу? Тоглолт таардаггүй багуудын нэг Minnesota Timberwolves Warriors-тай. Яа гэх юм бол нөгөө нэг Gobert чинь ажилгүй болгоод идэг хүн. Stephen Curry. Gobert энд одоо чинь Warriors-ийн хийсэн нэг тоглолтод 29 минут талбай дээр өнгөрсөн байна. Ердөө 7 хоноо авсан. Дараагийн тоглолтод нэг харах юм бол Ward нөгөө Gobert чинь сая Legacy эсрэг амар том давуу тал болсон шүү дээ. Одоо яг юуны эсрэг тэгж чаддгүй. Minnesota Timberwolves эсрэг. Тэгээд Steve Kerr дасгалжуулагч энэ нөгөө эцсийн мөч хүртэл жижигтэй үнэн чойсаргал жижиг тавтараа хожлоо шүү дээ. Тэгэхээр яг одоо Minnesota Timberwolves-ийн эсрэг би тэрийгэл дахиад барил гэж бодож байна. Тэгээ яаж Rudy Gobert-ыг ажилгүй болгох вэ? Яаж илүү хурдан шилжиж энэ өндрүүдийн ажилгүй болох вэ? Тэгэхгүй бол хараа Jaden McDaniels чинь Draymond Green-ээс өндөр шүү. Тэгээ боддоо Jimmy Butler Miami Heat багийн хамгийн өндөр гарааны тоглогч шүү. Draymond Green-ээс өндөр шүү дээ. Jimmy Butler нуруугаараа. Тэгээ боддоо. Тэгэхээр үнэхээр ийм нурууны асар тэнгэр хол зүрхтэй хоёр баг тоглож байна. Гэхдээ мэдээж Houston Rockets-ыг бодох юм бол Anthony Edwards гэдэг супер хот байна. Ердөө 23 настай тоглолтын турш ачаал даах чадвартай. Тэгээд нэг хамгаалагч эсрэг бол үнэндээ хинч үсэн ядах юмгүй ордог тийм супер хоттой багийн эсрэг. Дээрэс нь Jaden McDaniels, Rudy Gobert, Mike Conley, Сэлгэнэс Никел Александр Walker энэ сайн хамгаалагч нартай баг байна. Dante DiVincenzo сайн шидэгчтэй баг байна. Julius Randle өмнөх шатанд үзүүлсэн шиг тоглолтыг үзүүлэх юм бол лавл тим муу байхгүй бах. Зүгээр Rudy Gobert муу болоо гэж бодоход нуруу өндөр байхгүй. Назрид гараад ирнэ Сэлгэнэс. Зүгээр тоглолтын процесс цаашдаа яаж явах вэ гэдэг л надад сонирхолтой. Тэрнээс би энэ цувралд Minnesota Timberwolves шууд ингээ easy ялчихна гэж бол угаасаа хэлэхгүй. Энэ цуврал айгүй сонирхолтой. Би ихний тоглолтын бүр үзмээр. Тэрний дараа за одоо энэ ким энэ дээр энэ ким гэдэг гаргалгаанууд гарч ирэх болоо гэж хараад байна. За би бол шүү дээ. Warriors-ыг би бол хожно гэж бодож байна. Энэ цуврал. Одоо Warriors-ийг би намайг одоо бүлэдэх болоор одоо зарим нь бол залгаж орчихсон өчтөр. Текст ичдэг байсан бол сүултээ өөр залгаж бүлээсэн. Яг энэ жил үгүй хараа өндөр баг сайдтай. Гэхдээ биш үү те Warriors-ийн би юу хамгаалтанд би итгэж байна. Ер нь Warriors-ийн хамгаалалт бол тэдний нэг тийм яг тэгж ахтар өндөр харагдуулахгүй. Тэгээ Clippers үгүй биш. Lakers-ыг бодвол хамгаалт сайн учраас
Jaden McDaniels юм уу? Одоо нэг гинт цоорцсон нөхдүүд байна шүү дээ. Тэр хитэн тоглолтнууд дээр тэр цооролт бол байхгүй болов гэж бодож байна. Тэгээд Steve Kerr, JJ Redick-ийг бодвол хамаагүй adjustment-ыг сайн хийх болов гэж бодож байна. Тэгээд Anthony Edwards дээр тэгж дабл очдог хамгаалтыг бол хийхгүй болов гэж би найдаж байна. Тэгхийн бол бусдыг хязгаарлаж чадна. Warriors хамаагүй хурдан шилжсэн яач утсан. Довтлогоон дээр ч тэгээд хамаагүй хурдан байна. Тийм. Тэгэхээр ер нь бол Миннесотагийн хувьд бол ер нь бол тим Lakers-тэй тоглосон шиг тим амархан зүгээр нурууны өндрөөр хожиж чинь гэж бол би бодохгүй байна. Зөвхөн үгүй биш ээ. Anthony Edwards нэг хайхтар илүү болно. Нөгөө талд Stephen Curry байна, Jimmy Butler байна. Тоглолтыг төсгөх хоёр хүн байна л да. Би зүгээр нэг юм санаа зовж байна. Stephen Curry-гийн энэ шиддэг одоо баруун гарынхын эрхийн уруу цаашдаа ямар байх вэ? Энийг болохоор ерөөсө зүгээр нэг хэдэн өдөрт юм уу хэдэн 7 хоног зүгээр болох гэмтэл биш гэдэг байгаа байхгүй. Хэдэн сараар баг бол ер нь бол surgery одоо хагалгаа хийлгэж магадгүй тийм гэмтэл гэж бод. Энэ цовралт тэр нь нөлөөлөх нь яах нь гэдгийг бас харах хэрэгтэй. Ер нь бол сүүлийн хэдэн гейм дээр ер нь бол Stephen Curry маш муу сэжид өчтөр бол эхний хагас бол 3 хоноотой шидэлээс нь ер нь бол маш муу шийдсэн шүү дээ эхэндээ. Сүүлдээ бол гайг болцсон л та. Тэгээ залгатаач хүртэл ер нь бол надад нэг тийм view fatigue байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Хоёрдугаарт Draymond Green гэдэг хүн байна шүү дээ. Одоогийн байдлаар шүү дээ 4 technical foul авсан баг. 4 техник авсан байгаа. 2 flagrant оноотой байгаа. За. Хэрвээ дахиад 3-ыг авчих юм бол нэг тоглолт өнжин. Эсвэл 3 техник авчих юм бол нэг тоглолт үзэн. Эсвэл дахиад 2 flag оноо авчих юм бол бас өнжин. Тэр хүн байж тээ. Тоглолт эхлээл 3 минутын дотор техник юм уу flag авчдаг хүн шүү дээ. Тэгээ Gobert байна. Тэгээ Anthony Edwards нөгөө дургуугийн хөргөдөг баах хүмүүс байгаа шүү дээ. Яг тэр composure одоо нөгөө хадгалаад яг ингээд сайн тоглож чадахгүй. Ер нь бол Draymond Green амар хэрэгтэй шүү энэ Warriors. Би энэ өнөөдөр нэг ярьцлага үзсэн Anthony Edwards тэр хизээнийх нь мэдэхгүй нь улирал эхлэхэд өгсөн юм болов гэж би зүгээр таамагласан. Anthony Edwards эсвэл улирлын дондор байсан юм уу? Playoff Warriors-тэй тоглохыг хүсэж байна. Warriors хаагур яаж ч явдсан Warriors-тэй л тоглохыг хүсэж байна. Яагаад ингэж аа гэж Draymond Green хитрхийг шэт юм ярьж байна гэж хэлсэн байсан байхгүй. Тэгэхээр энэ бол Anthony Edwards-ийг хүсээд байгаа тэр нэг өрсөлдөгч мөн байхгүй. Тэгэхээр би Anthony Edwards энд өөрийгөө бас нэг ингэж хурцлаад орж ирэх. Тийм хурцлаад орж ирэх цуврал юм болов гэж бодож байна. Тэгэхгүй чиний хэлж байгаа аргумент дээр үгүй тийм гэж хэлэх надад зүгээр зүйл алгаа. Гэхдээ миний доторх итгэл үнэмшил миний таамаг бол Minnesota Timberwolves баг би угаасаа давууг нөгөн. Нурууны өндөр гэдэг бол угаасаа нурууны өндөр. Тэгээ энийг Lakers шийдэж чадаагүй штэ. Houston Rockets бол Minnesota Timberwolves бол Houston Rockets биш байхгүй одоо. Яг юм хүчит. Яг түрүүнийсэн Anthony Edwards гэх супер од байна. Дээрэс нь Mike Conley гэдэг ухаалаг холбогч байгаад байна. Dante DiVincenzo гэх шидэгч нь байна. Naz Reid гэх шидэгч байна. Rudy Gobert ажилгүй болгоё болий. Julius Randle энэ плей-оффд ямар сайн формтой байгаад байгаа вэ? Jaden McDaniels өмнөшгөө тийм оноо бити угаасаа тийм боломжийг Warriors хамгаалт олохгүй. Гэхдээ Julius Randle-ыг зогсооно гэдэг Warriors асуудал. Тэрэн дээр Draymond ер нь зүгээр Draymond Green бол нэг л хүн багхгүй. Тэрэн дээр Quentin Post, Kevon Looney өөр хин байдیں۔ Эдгээр гарч ирлээч Minnesota Timberwolves төвдөө ухаалаг байж чадах юм бол Julius Randle, Rudy Gobert, Naz Reid 3 дэндүү хүчрхэг багхгүй. Тэгэхээр би Draymond Green-ээс flagrant foul бол 2-ыг бол харж байна энэ цувралд. Бүр батны харж байна. Rudy Gobert-ийн тэр тохооны хариуд бол Draymond Green юм уу лөө. Rudy Gobert-ийн тэр амар орж ирдэг тохоо штэ. Сая хэнийг тохоод байсан? LeBron-ыг тохоод байсан. Тийм тэгээд тэр угаасаа тэгэхээр Minnesota Timberwolves баг тийм амар баг бол биш ээ. Яг л Lakers муу байсан учраас гэхдээ Houston Rockets багтаа 7 тоглолт үүсгэж байгаа Golden State Warriors баг тэднээс илүү сайн Minnesota Timberwolves багтаа дахиад 7 тоглолт хийвэл энд ялагч нь Minnesota байхгүй. Ялагч нь дахиад Minnesota.
Ер нь бол нэлээд ядарч байгаа. Чиний аргумент тэгж үнэлж буруутгах арга алга. Миний аргумент төр ч бас хөрөөд байх. Тэгэхээр ийм сонирхолтой зурлал болно гэж би хэлэх гээд байна. Гэтэ чи энэ удаа Warriors би бол өмнөхдөр Warriors-ыг сонгосон. Энэ удаа бол Minnesota-г сонгож байна. Тий. Одоо тэгэл харъя. Би бол ер нь бол 7 тоглолтод Warriors гэж бодоод байгаа шин. Одоо байж тээ яг хинтэй адилхан биш тээ. Denver-тэй адилхан эхний гейм дээр Warriors surprise барьж магадгүй шүү. 7 геймнээс гараад ирсэн ритмтэй байгаа. Шалондоо гинт surprise аваад ихний тоглолтоо явж магадгүй л. Тэгээ угаасаа Steve Kerr-ийн зүгээс угаасаа нөгөө талбайн давуу тал нөгөө багт нь байгаа. Тэгээд дээрэс нь Steve Kerr арай илүү нөгөө ухаалаг учраас шатрын нүдл Steve Kerr-с л эхэлнэ л дээ. Тэрэн дээр нь Chris Finch ямар хариу өгөх нь, Anthony Edwards ямар хариу өгөх нь. Би бол тэгтээ самбарын илүү гэдэг чинь самбарын Warriors чинь намхан баг штэ. Тэрийг нь Udoka ашиглаад үнэхээр супер ашигласан штэ. Намхан баг заяа. Гэхдээ бас оруулах хүмүүс баг Лүнигээс авахгүй болоод байгаа ашиглах хүмүүс байгаа байхгүй. Ямар Jackson Hayes биш штэ Лүни чи бас аврах хүн. Туршлагатай хүн шал ондоо байх. Ядаж Рүдигээ борил шал ондоо тоглолт л та. Тэгж бодод. За яг тэгэл бүгдээрээ харцгаая тий. Уусаа энэ чи бол prediction уусаа бид хоёр тааж мэдээд байгаа юм биш тэгвэл тамгалт шилж. Плей-оффын цуурлууд хумигдаа тоглолтын одоо юу гэдэг цуурлын тоо цөөрөөд байгаа гэсэн битүүрийн ярих зүйл бишгүй их байгаад байна. Өнөөдөр San Antonio Spurs баг хэвдлийн уралд зарлсан. Тэр хэвдлийн уралд үеийн шилдэг тоглогчд нь ирж орслоо. Tim Duncan, Manu Ginobili, Victor Wembanyama гэх тэргүүтээ одоо байгаа багийн залуус болон домогт тоглогчд нь эргэж оролцсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр San Antonio Spurs баг өнгөрсөн 7 хоногийн дундор Greg Popovich-ийг цаашдаа багийн дасгалжуулагчаар ажиллахгүй харин Mitch Robinson-ыг багийн ерөнхий дасгалжуулагч болж байгаа. Greg Popovich-ийг багийнхаа удирдах галбанд шилжиж байгаа гэдэг мэдээллийг задлсан бол өнөөдөр албан ёсоор хэвлэлийн урал хийж энийг баталгаажуулж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн хэвлэлийн урал дээр Popovich-ийн гарч ирсэн дүр зургийг харин би хараад юу гэдэг арайч ийм нөгөө нэг ийм болцсон байсан гэж би үүндээ бодоогүй. Яг үүндээ. Greg Popovich өнгөрсөн 2024 оны 11-р сард тал цус харвсан. За тал цус харвсан гэдэг маань ерөөхдөө бол биеийн нэг хэсэг бол тийм мэдээ алдсан, чадамжгүй болсон байдалд харж байна. Одоо ингээ Greg Popovich баруун гараараа бүх зүйлээ хийж байгаас зүүн гарынхаа цамцыг тайлж чадахгүй Tim Duncan-ы тусламжийг авч исэн. Босохдоо Tim Duncan манай хоёрын тусламжийг авч исэн гэх мэтчлэн энэ хүн угаасаа дасгалжуулагчаар ажиллах ямар ч боломжгүй байсан гэдгийг энд харагдаж шít тийм үү. Тий, тэгдэг яах вэ? Тэгээд угаасаа 76 настай боддоо 76 настай ийм хүн чинь угаасаа яаж бас энэ зэрэгтэй ингэ байгаад байна бол би үнэхээр баярлж байна. Тэгээд Greg Popovich бол баг NBA-ийн түүхэнд баг дахиж давтагдахааргүй юм шиг тийм агуу одоо замналтай тийм тасгалжуулагч шиг бодоод байна. 29 нэг багтаагаа шүү дээ. 29 жил ажилласан. 29. Угаасаа тэрнийхээ юм шүү дээ. Тэрний юм шүү дээ. 18 дараалсан сизон 50-аас дээш амжилттай. 18 жил гэж боддоо. 18 жил зарим багууд байна шүү дээ. Хэдэн удаа ребилд хийдгүү. Хэдэн удаа дуршилт хийдгүү. Бараг 4-5 удаа бараг хий шүү. Тэгэхэд энэ хүн байна шүү дээ. 18 жил дараалж 50-аас дээш автай хожил авч явж байсан. 50-аас дээш хожил авч явж байсан. Тэгээ 5 удаа авраг авсан. Тэгээ маш олон одоо бидний мэдж байгаагаар бол маш олон одоо NBA тасалжуулагч хийж байгаа ашуулаа хүмүүсийг сургацсан. Тэгэхээр энэ үний одоо NBA-д оруулсан, энэ сагсан бөмбөгт оруулсан хувь нэмэр бол одоо нөгөө хилээд одоо юу гэдгэлээ хэмжээл шүү. Тэгээд дээрэс нь талбайн гадуур болон өнөөдөр одоо DSP-ийн ярьж байгаа өөр өөрсөндөө холбоотой дурсамжуудаа Danny Green дурсамж хаваалцлаа. Greg Popovich ямар үед дасгалжуулсан бэхээр NBA гэдэг чинь бол яг бодит амьдрал биш. NBA-гээс гадна бодит амьдрал өрнөө. Яг тэр үед талбай дээр ингээ Greg Popovich чангад байдığım шиг мөртлөөсөө талбайн гадна бүгдийг ингэж кэрлдэг нэг юм байт гинэ. Тэр нь юу гэхээр Danny Green-ийн найз бүсгүүд нэрийг мэддэг те.
найз бүсгүйг нь асуудаг, тоор яаж ийн гэж асуудаг. Одоо чинь хин нэгнийхээ хүүхдүүдийн бүгдийнх нэрийг мэддэг. Тэднэрт нь өвөө болдог. Тэднэрт санаа тавьдаг. Тэгээд зүгээр нэг сэтгүүлч тал сурвалжлагч очоод анхны ярилцлага хийх гэж байгаа сандарч байхад нь ингээд босод нэг хүмүүст ингээд яжтай хариулт өгдөг биш. Харин илүү өөрийн тайвшруулах зорилгоор илүү өөрт нь ингэж урам мөх зорилгоор бүх асуултанд нь маш дэлгэрэнгүй хариулдаг ингээд тийм нөгөө харагдж байгаа өөрөө цэргийн арга барилтай хүн гэдэг чтэй. Гэхдээ харагдж байгаа нь тийм боловч яг талбайн гадна бол үнэхээр тийм онцгой өөш хүн байсан шүү гэж Дэнигрийн магчилээ. Тэгээд хамгийн гол нь энэ дээр бас нэг зүйлээ Грег Попович зөвхөн дасгалжуулагч байгаагүй. Багийнхаа ерөнхий менежер хэсэг хугацаанд хийсэн тэр үедээ Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобли 3-ыг драфтлж авсан байдаг байхгүй юу? Тэгээд агуу Сан Антонио Spurs багийн Dynasty-г босгож ирсэн байдаг юм. Тэгэхээр энэ хүний сагсан бөмбөгт оруулсан зүйл тэр юмортой ярилцлагууд тэгээд бүх хүнтэй найз нөхөрсөг дээрэс нь нөгөө хэн блэ Кавай билүү хэн блэ талбай дээр нь буцаад ирсэн чинь Кавай дэлтгэлдэг Кавай гэсэн чи тонил цаашаа гэдэг хэлдэг. Тэр мөр маш гоё мэдрэмжтэй. Тэгээд тэр нөгөө саяхан ингээд нөгөө энэ бүтэн 7 хоног чинь Грег Поповичийн зүйлүүдийг иргэн дасгалжуулагч хийж байхдаа гоё хайлайтууд дурслаа. Тэр Пари Милсийн нөгөө санал хураадаг хэсэг байна шүү дээ. Тэр бол гоё юм шүү дээ. Тэр нь удака байгаа шүү дээ. Тэгээд туслахууд дундаа би 5 хүн байна. Санал хураагаад. Тийм тавуулаа шударгаар саналаа өгнө гэдэгт итгэж саналаа өгөөсэй гэж бодож байна. Пари Милсийг талбай дээр хөгжлүүлээд гаргах юм бол 3-т галдаагаа гаргахгүй гэдэг та нар итгэж гинэ гэсэн чинь тавуулаа гаргав. Тэр мөр бол үнэхээр nice хүн байгаа байхгүй тий. Тэгэхээр Грег Попович бол үнэхээр бүх хүний респектийг хүлээсэн тийм дасгалжуулагч зүгээр ийм байдалтай байгаа гэж үнэхээр бодсонгүй тал харавцсан. Тэгээд ийм биеийн тал хэсэг нь мэдэг болсон. Гэхдээ сайн мэдээ нь юу гэхээр Грег Попович сагсан бөмбөгөөс олдохгүй. Одоо бол тэр Сан Антонио Spurs багийн босс сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч болж байгаа гэдгээ энэ L Jefe юм уу? Тий. El Jefe тий. J чинь Spanish хийгээд байна. El Jefe гэдэг нь босс гэсэн үг. Хойдолтой the president of basketball operation гэж бичсэн байлаа. Тэгэхээр Spurs багаас явахгүй. Харин ч бүр ингээд босс болоод хамгийн том судал дээр суусан гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгээд Попович өнөөдөр хэлсэн сагсан бөмбөгийн 29 жил хийсэн ажлаа хүнд хүлээлгэж өгнө гэдэг бол бас өөрт нь харан байж болно шүү дээ. Гэхдээ нүүр бордон минь ажиллаа өгсөн. Тэгээд миний энэ ажлыг авах нь өнгөрсөн хугацаанд өөрийгөө батлан харуулж чадсан маш сайн ажилласан Мич Джонсныг ингээд багийн ерөнхийлөлт дасгалжуулагчаар ингээд томилж байгааг одоо шууд ихний ажлаа хийцэн гэх юм уу багийн ерөнхийлөгчийн хувьд те. Тий. Ийм үйл явдал өнөөдөр энэ бол онцгой үйл явдал. Яг бол Грег Попович бидний мэддэг NBA-гээс л Грег Попович гэдэг хүн байсан байхгүй. Тэгээд Поповичтэй зүгээр ингээд дасгалжуулагч гэхдээ хоёлаа энэ подкастыг ярьжлээсэн л да би бол Поповичийг дахиж дасгалжуулагч хийнэ гэдэгт л итгэлгүй байгаад байна гэдсэн. Би гэхдээ тэр үед үгийн нөгөө буруу санаадсан юм байл шүү дээ. Би нөгөө зүрхний шигдээс гэж ойлгоодсэн чинь харуулт байсан юм байл шүү дээ. Тий. Тал тусаар бол. Яа одоо ингээд өнөөдөр ингээд Sports Illustrated дээр гарсан байл л да. Одоо ингээд Поповичийн одоо шавнар гэтэнгүүт л бас л лаглаг нөхдөд байл шүү. Тэгээ энэ дээр зарим нь ч бас харагдахгүй. Би одоо Michael Malone-ыг харахгүй байна. Өөр хийж байхгүй л би ингээ харахаар бол дотоол байгаа юм шиг санагдсан. Яг энэ дурын дээр л. Тий. Өшөө зөндөө Mike Brown, Mike Budenholzer, Ime Udoka, Will Hart. Ингээд хараад байна. Sean Marks хүртэл юм биш тий. Sean Marks-ийн Spurs-ийн төвийн тоглож байгаа шууд арын албар руу шилжчихсэн шүү дээ. Jack Vaughn, Jim Boylan. Тэгээд Will Hart-ийн өнөөдөр 6 жилийн гэрээ байгуулсан Utah Jazz багтай. Тэгээд ингээд хардаа тэгсэн шүү дээ тийм. Тэгээд San Antonio Spurs-ийн одоо Greg Popovich-ийн агуу хүний замнал. Phil Jackson тэгэхэд агуу шав байхгүй шүү дээ. Сайн шавнар байхгүй шүү дээ. Тэгэхэд Greg Popovich ийм олон агуу шавтай. Come on man. Зүгээр энэ ялгаа нөхгүй. Тийм ээ. Тэглээ яах вэ? Тэгээд энэ бол яг түрүү хэлсэн те. Greg Popovich одоо энэ замнал энэ хийсэн одоо өөр нөлөө бол NBA-д бол хэмжээлшгүй гэж боддоо шүү дээ.
ам халаад хоёулаа нэлээд ярьж өгчээ. За тийм учраас дорнод бүсийн цуурлаар нь хоёулын энэ хоёр цуурлаа товчхон базнаа. Дараагийн дугаараар дээр дэлгэрэнгүй яг амлыг дараагийнхад дэлгэрэнгүй ярина. Boston Celtics New York Knicks багуудын цуурал бас санаанд ормгүй үр дүнгээр эхэлсэн. Өнөөдөр уг нь бол бас favorite баг нь Boston Celtics шүү дээ. Өнөөдрийн тоглолтод улиралд Boston Celtics баг 4 тоглоход дөрвөлөнд нь New York Knicks-ийг хожсон. Гэтэл өнөөдөр New York Knicks баг нэмэлт цагт Boston Celtics-ийг хожиж талбаан давуу талыг олж авч чадлаа. Үнэхээр супер үр дүн, супер сюрприз, big upset байсан. Гэхдээ эндээс одныг асуулт байна. Энэ хожлын дараа New York Knicks баг favorite болж чадсан уу? No. Би тэгж бодохгүй. Өгөнд нэг хожил хулгаалчаад байгаа шүү дээ. Тийм. Porzingis байсан бол Porzingis чинь тоглоогүй шүү дээ. Голос нөө багчлаа. Porzingis байсан бүтэн тоглосон бол ер нь бол шал ондоол байхсан болов гэж бодож байна. Тэгээд шүү дээ бид нар улирлын турш ярьсан заа. Boston Celtics хитрхи их 3-т найд тоглоод байна гэдэг. Яг тэр нь өнөөдөр яг гэс 44 хараа тэр нэмэлт цагт бол мэдгүй яг хэдийг алдснаа мэдгүй. Гэтэ яг ингээд үндсэн цагт шүү дээ 44 удаа алдсан. 44 удаа боддоо 44 position алдсан гэж бод. Нийт 45 алдаад NBA рекорд тогтоосон юм байна. Тий 44 угаасаа яг 45 гэдэг нь нэмэлт цаг оруулж байгаа. Яг ингээд үндсэн цаг 44 гэдэг нь угаасаа бас рекорд. Тэгэхээр чин нэг өдөр ингээд шидэлд орохгүй байж тээ. Яг тэр өдөр нь ингээд даарчиж байгаа байхгүй. Тэгээ би өнөөдөр ингээд гайхсан. Джейсон тэр хараа Mitchell Robinson-тэй даарчиж байгаа. Switch-н дээр. Эсвэл Brunson дээр даарчиж байгаа. Тотгошоод автлахгүй гураа шидэдэх юм. Би тэрийг ерөөсөө ойлгохгүй чи бодлоо. Хоёулын дээр mismatch угаасаа. Brunson, Mitchell Robinson хоёулын mismatch drive хийгээд орохын оронд гураа шидэдэх юм. Тэгсээр байгаа ер нь бол баригдал хожигдсан би. Тэгээд тэрийг бол одоо яг ингээд Joe Mazzulla мэдээж тэнэг хүн биш энэ стата харж л байгаа. Тэгэхээр дараа нь зөвхөн 3 дээр биш шалгоондоо комбинац бас ашиглах хэрэгтэй би гэдэг одоо бодож байгаа л гэдэг. Joe Mazzulla adjustment хийж чаддаг. Тэгээ дээрэс нь өнөөдөр зөвхөн Kristaps Porzingis гэмтээгүй Sam Hauser бас өвдгөө маш ивгүй болгооч. Би тэрийг баг тэрстэй амарлсан. ACL аль нэг өвдөгний шүрмэс сонсон болов гэж бодож байна. Тэгэхээр Hauser гэдэг сайн шидэгч цуурлын ихний тоглолтод алдчихж байгаа болоогүй зүгээр таамаглаж байна. Маргааш нас мэдэн гарах баг. Porzingis-ийн гэмтэл бас хэр бодох уу гэдэг чинь асуудал шүү дээ. Ил нэсгцсэн байсан шүү. Тэгэхээр өвчин болохоор зүгээр өвчин юм уу те? Тэгээ би тэгсэн байсан. Тэгэхээр гайг ах уу тэр нэг хайхтар юу биш болов гэж бодож байна. Гэхдээ Porzingis энэ цувралд маш чухал. Porzingis байхгүй бол бас л нэлээд ойрхон болох гэдэг шүү дээ. Яагаад энэ цувралд өнөөдөр New York Knicks баг ялсан ч гэсэн одоо favorite болж чадахгүй байна гэдэг чинь тэд тийм л одоо юу гэдэг дутуу үнэлэгдэж байгаа байхгүй. Яа гэх юм бол би энэ цувралын турш Karl Anthony Towns-ыг алдааны асуудлаас хол байж байгаагаар ерөөсө төсөөлж чадахгүй байна. Өнөөдөр зөрүүл switch хийгээл бүх хүн дээр алдаа гаргаж илсэн шин. Бүх хүн дээр. Зөрүүл Jaylen Brown дээр, Jason Tatum дээр зөрсөн болгон дээр алдаа гарч. Тэгэл алдааны асуудал болоод суунгууд нөгөө хэд дээр начаал ирдэг. Гэтэ цуурал дөнгөж эхэлж байна. Хоёрдугаарт өнөөдөр нэмэлт цаг гараад тоглосон ч гэсэн Boston Celtics-ийн хамгийн их минут тоглосон тоглогч нь 45 минут тоглосон байхгүй нэмэлт цагийг оруулаад. Тэгэхэд Mikal Bridges өнөөдөр 51 минут тоглолоо шүү. 53 минутаас цуурлын ихний тоглолт үстэй. Come on. Тий. Нийт 53 минут тоглож болохоос 51-т нь тоглолцсон. Өнгөрсөн жил санаж гин үү? Энд чинь плей-оффын уур амьсгалтай, плей-оффын ачаалтаа өнгөрсөн жил New York Knicks багийн тоглогч нар тоглолт явах тусам нэгээрээ гимтэж гарсаар байгаа сүулдэ бүр тоглох хөнгө болоодсэн шүү дээ. Яг тэр дүр зураг давтагдчихж шүү дээ. Тийм учраас энэ ачааллыг бол дийлхэргүй харагдаж байна. Тэгээд дэрэс нь Tom Thibodeau-гоос adjustment хийхдээ амар хойргол доо. Яг тэрэн дээр одоо Doc Rivers-тэй адилхан гэх юм уу. Би бол хоёр өндөр тоглогчтой гарч удаан тогломоор санагдаад байгаа байхгүй жишээ нь. New York Knicks баг тэгэх юм бол давуу тал. Яг гэх юм бол Josh Hart чинь шийддэг юм байна шүү дээ. Өнөөдөр л тэрийг мэд харлаа. Тийм учраас Kristaps Porzingis авчаа зүгээр ингээ хараад холоос зогсож байгаа чинь Hart бүр шидэхгүй тэгээд дамжуулах гэж байгаа тэр Karl Anthony Towns-ийн дургуг хүргэж илэн шүү дээ.
тийм хад нэгэн шивдгүү хүн байх юм бол Мичел Робинсоныг ойлгож юм бол хамгаалтан дээр арай дэмтэй юм биш үү? Эсвэл Ачууга гэж юм уу? Гэхдээ ингээд өөрчлөлт үзье л та ингээд тэнгуут чинь нөгөө л нэг тавыгаа тэгэл яс махтаан цайгаал махын зулгаагаал ингээд Брансон өнөөдөр клатч байсан. Yes, энэ оны клатч of the year шагнал хийсэн мөн. Тоглолт болгоно гэхдээ ингэдэг бол хэцүү. Тийм учраас өнөөдөр хожил авсан сайн байна. Гэхдээ энэ үйлрлийн анхны ажил нь Boston Celtics эсрэг харин дараагийн тоглолтууд тийм амар байхгүй болов. Миний хувьд Boston Celtics-ийн цувралын favorite баг стил хിവэрэ. Би ч Boston Celtics-ийг 4-1 ялуу гэж утсан чи одоо 4-2 болж байгаа. Аноо 4-1 байхыг ч үүсэхгүй шүү дээ. Дараалал 4 хожихыг ч үүсэхгүй шүү дээ. Бас тийм байт. Актуал плей-офф 4 дараалж хожно гэж хэцүүлтэй. Харин дээрэс нь Boston Celtics өнөөдөр Shams нэг мэдээлэл нэвтрүүлэгт орох үеэрээ задлсан байсан шүү дээ. Тэрний үгээр за хоёулаа ч өмнө ярьж лээсэн л да. Boston Celtics багийн үйлрэлд 500 саяыг цалиндаа зарцуулж байгаа. Хагас тэр бумыг энэ NBA-гийн рекорд гарны 5 тоглолчинд тавуулаа 28-аас дээд саяын цалинтай. Энэ бас NBA-гийн рекорд. Энэ үйлрэлд харин тэд энэ оф сизнэр тэд солилцоо хийн гэдэг нь бол ерөөхдөө тодорхой болж байгаа. Тэгээд энийг ч гэсэн тоглогч нарын тийм сюрприз болгож хүлээж авахгүй гэдэг. Тэгэхээр яг үнэндээ одоо байгаа энэ Boston Celtics багийн хамтдаа ингэж тоглож байгаа сүүлчийн үйлрэл нь энэ явахгүй. Shamsin мэдээгээр энэ бол мэдээч энэ зүгээр ойлгомжтой байсан зүйл. Тийм учраас Boston Celtics баг сүүлд одоо ингэ аварга хамгаалах одоо энэ орчин үеийн санхүүгийн систем энэ шинэ хөдөлмөрийн гэрээний дагуу ингэж доминант багийг удаан барих боломжгүй. Тийм учраас задрахын тодорхой баг харин сүүлчийн удаа гэдэг аварга хамгаалах боломжоо ашиглаж байгаа нь Boston Celtics-ийн хувьд энэ үйлрэл тэгэхээр York Knicks-ийн зам туршилт өгч болохгүй. Болохгүй. Заас болчтын болов бас. Өнөөдөр бол гоё байсан надаа. York Knicks ингээд Boston цочроогоод ингэж байна. За магадгүй дахиад нэг тоглолт хожиж болох юм талбай дээр. Цууралд хожиж байгаагаар бол sorry. Тэг яаж чадахгүй л да. Харин дорнод бүсийн нөгөө цуврал уучлаарай яг юу болоод байна. Уг нь Cleveland Cavaliers багч өнөөдөр дасгалжуулагч Kenny Atkinson NBA-гийн 2024-өөс 25 оны үйлрлийн шилдэг дасгалжуулагчийн шагналаа авсан. Өнгөрсөн жил 48 хожил авсан багийг энэ жил 64 хожилд өргөсөн. 16 хожлын зөрүүтэйгээр яг тэр бүрэлдэхүүнтэйгээр нөөрчилсөн дасгалжуулагчид шилдэг өгөхөөсөр харахгүй. Гэхдээ Kenny Atkinson-ы баг цувралд нэгдгээр хожигдож яваад эхний тоглолтыг үзсэн үү? Үтсэн. Би өстэй те Cavs бас л яг юутай бол үнэхээр матчап бол эвгүүд харж илээ те. Индиана бол бас л аваа залчаад бол бас л гайхаад байхгүй. Хараа нөгөө нэр нь гарцаас нэр гардгаар point guard нэм блэ. Halliburton, Darius Garland. Биш ээ. Darius Garland-ийн эрхийн урууны хөлийн эрхийн урууны одоо юу н хэр удах нь вэ? Хэрвээ Darius Garland олон гейм одоо үнчих юм бол эвгүй харагдаж байлаа ш. Ер нь бол довтлогоо яг Ty Jerome үнэхээр сайн тоглогчтой. Гэтэ тэр хизэж гарааны тоглогч биш байхгүй. Тэгээ Ty Jerome оронд нь гараад ингээд офенсыг удирдахаар хитрхи удаан, хитрхи одоо бас л залсан. Тэгээ ерөөсөө Cavs-ийн тоглолтыг гаргахгүй байхгүй. Тэнгүүд эсэргээрээ Pacers бүр ингээд тоглолтын ингээд хурдыг яагаад контролтод бүр амар сайн тоглож байлаа шүү дээ. Бүтэн тоглолтын дурш барьсан шүү дээ. Контролцсон шүү дээ. Тоглолтын хэмнэлийг Indiana Pacers удирдах явсан шүү дээ. Garland-ийн гэмтэл бодсноос ч ноцтой юм байл шүү. Удирлын тоглолтоос юм бол би нэг мэдээ оруулснаа марчлаа. 3-5 7 хоног тоглохгүй гэж юу? Юу гэлээ? Ингэсэн үгүй. Ер нь бол 2-7 хоног байж магадгүй юм байна. Гэтэ биш үү те. Бас л нөгөө Стефи эрхийн уруутай адилхан. Ерөөсөө тэгж нэг хэдэн 7 хоногт шууд огт зүгээр болчихно гэж байхгүй. Ер нь бол зөвөр байгаа л юм бэл. Тэгээд түрүүний хамгийн сүүлд Орландотой тоглосон шүү дээ. Яла. Орландод. Тэр цуврал дээр 3 дахь Бостон Орландотой тоглосон шүү дээ. Бостон Орландо. Юутай тоглолоо юу ч юм. Майами хиттэй. Сүүл тоглосноос нь авахгуулаад ингээд тооцох юм бол ер нь бол 2 дахь 7 хоног нь баг ирж байгаа юм бэл. Тэгээд энэний өмнөх тоглолтын дээр
Биш энэний өмнөх өдөр тоглолтынхаа өмнөх өдөр бэлтгэл хийсэн. Тэгээд энэ тоглолт саяны ихний тоглолтоор questionable байж байгаад тоглоог. Тэгэхээр бас ирэх магадлал бас өндөр юм. Гэхдээ эрэхтэй 100% ирж чадах уугүй юу гэдэг чинь бас. Ого энэ нэм гаргийн мэдээ шүү. Нэм гараг гэдэг чинь одоо Америкийн цагаар өчигдрийн мэдээ. NBA TV-гийн Jared Greenberg-ийн мэдээснээр бол хэрвээ улирлын тоглолт улирал байсан бол 1-2 7 хоног shutdown хийх хэмжээний гэмтэл гэж байна. 1-2 7 хоног. Тэгэхээр эн чин бүр ингэж хөдөлгөөн хорж иж идгэрх юм гэмтэл байгаа дээ шүү. Тэгэхээр энэ гэмтлээ ингэж хүчээр орж ирсэн ч гэсэн 100% байхгүй гэдэг нь тодорхой болчиход байна л да. Тэгэхээр одоо ерөн зүгээр ингэж явдаг шүү дээ. Яг ингэж бүх зүйл сайхан байхад нэг гэмтэл гарч ирэл багийн амжилтыг өгөө гэдэг шүү дээ. Авраг авсан багууд амжилт үзүүлсэн багууд юунаас хол байдаг гэхээр гэмтлээс хол байдаг, азтай байдаг. Тэг Cleveland тэрнээс хол байж чадахгүй бол уучлаарай Indiana Pacers бүх талаараа илүү харагдчихлаа шүү. Хамгаалтан дээр тэд илүү үлээ, довтлогоон дээр тэд илүү үлээ, матчапууд дээр тэд илүү үлээ. Дээрэс нь Tyrese Halliburton 20-с дээш өнө авсан тогтцолд Indiana Pacers бараг хожигддаг юм байна. Тэгэхээр Halliburton-ыг хэрхэн хамгаалахаа эхлээд олох хэрэгтэй юм байна. Хоёрт Andrew Nembhard гэдэг энэ залуу саяны ихний тоглолтод 23 оноогоор багаа тэргүүлсэн тохиолдол байсан гэж бодож ивэл энэ бол эндүрл энэ Bucks-тай хийсэн цуврал дээр харсан шүү дээ бид нар. Плей-оффын турш онцгой байгаа, улирлын турш онцгой. Энэ залууг уг нь Benedict Mathurin-ийн оронд гараанд гаргасан шалтгаан уг нь хамгаалтанд сайн гэж гаргадаг байхгүй. Тэгсэн чинь одоо бүр товтлогоогоор багаа тэргүүлдэг болчлаа. Aaron Nesmith угаасаа хамгаалтанд бүх зүйлээ тавьдаг. Pascal Siakam энэ багийн туршлагатай энэ сэлгэнээс гарч иж байгаа TJ McConnell хүртэл яаж бага бужигнуулах юм мэддэг. Тэгэхээр энэ Indiana Pacers баг яг үндэ бид анхаарал их хандуулааг нь алдсан юм бэл. Энэ баг үнэхээр бүхэм нь байна. Энэ шатанд апсайд гаргачвал битгийг гахаарай л гэмээр юм бэл. Тий одоо ингээд хэрвээ Cavs ингэж юу байх чадахгүй бол healthy байж чадахгүй бол Indiana Pacers бол аваад зарч чаас гэсэн. Юу хаслыг харагдчихлаа. Үнэхээр юу ихний гейм бол үнэхээр юу харагдсан. Сэлгээтэй юу гэдэг ирч хүчтэй, туршлагатай бол туршлагатай, хамгаалттай бол хамгаалттай, бодогдол талбайн тоглолттой бол тоглолттой юм тавиад байгаа байхгүй хамгийн гол нь. Benedict Mathurin сэлгэнээс гарч ирнэ те. Тэгээ сэлгээний төвд нь 2-3-аар гарч ирээд яасан ч ажилтай. Яг харахгүй Indiana Pacers баг яг үндэ ингээд би бол эхний тоглолтоос харахад Cleveland-ыг бол илүү баг нэг гэж үнэхээр хэлж чадахгүй юм байлээ. Тэр Cleveland 1-ээр гарна уу 8-аар гарсан байна уу? Ерөөсө тэрийг нь хамаарахгүйгээр тооцоход. Тэгэхээр энэ цуврал бас талбайд давтал алдсан маа түрүүн би нэг мэдээ харсан шүү дээ. Улирал энэ чи 2-2 лөө. Юу лээ? Тийм байсан баха. Чи дэрэн шалгаж маргаашийн тоглолтод буюу цувралын 2 дахь тоглолтод DeAndre Hunter, Evan Mobley хоёр оролцох хэсэг нь амар эргэлзээтэй байх гэсэн мэдээ харсан шин. Evan Mobley хүртлөө? Тий. Тэгвэл бас л үүсэл байгаа юм байна да. Энэ жил л штэ те 4 тоглосон. Индиана 1 Тий энэ хоёр чи 2-2 он. Түрүүн тэгээд биш 3-1 юм биш үү? Юу юм? Cavaliers л үү? Индиана 3-1 юм биш. Индиана 3-1. Оо тийм. Тий улирал 3-1 юм биш үү? Тэгээд 100 ихний тоглолт байна шүү дээ. 108-93-аар 1 хожсон. Дараа нь 10 оноогоор хожигдоод 2 оноогоор хожоод тэгээ 8 оноо хожоо. Тийм хоёр чинь амар тэнцвэрхэн үздэг юм ба штэ. Ер угаасаа. Тэгвэл угаасаа эвгүй өрсөлдөгч юм ба ш. Тэгээд маргаашийн тоглолтын тэр нөгөө DeAndre Hunter, Evan Mobley хоёр гэж чинь хамгаалтын гол хоёр ноён нуруу нугаад байгаа. Тэгээд тэр хоёр нь оролцсон. Serious concern гэдэг чи одоо бүр ноцтой хэмжээнд яригдж байгаа гэсэн үг үстэй. Тий. Ноцтойгоор санаа зовж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр чи яг тийм би мэдээг нь хараа сууж байна. Яг тийм нөхцөлд байгаа даахгүй. Хэрвээ талбай дээрээ тоглож байгаа шүү дээ. Тэгээ маргааш Mobley, Hunter хоёр байхгүй за байлаач гэж бодоход 100% биш байх юм бол бас асуудал их л эвгүй болох гээд байна да.
Энэ хоёр чинь солилцооны сонхноос өмнө 2 тоглоод 1-1. Тэгээд 4 сард 2 тоглолцсон юм байна шүү дээ. Плей-оффын өмнө. Тэрэн дээр нь хоёулын дээр нь Индиана Пейсерс очсон байна. Гэтэ чи санаж гин үү? Cavs шүү дээ ингээд улирлын дундуур айгүй сайн явж яснаа. Сүүлдээ унтсан бахан хожигдсон шүү дээ. Тийм бахан хожигдсон шүү дээ. Тэр нэр нь бас нэг юм хилээд байсан байж магадгүй л шүү. 72 10 ивдэх боломжтой юу л гэж явж яснаа бүр сүйдээ нэг 8 нэмээ хожигдсон байгаа шүү дээ. 9 нэмээд хожигдсон байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр мэдлээ харж лээ энэ дөрөв санаа зовох юм зөндөл юм ба. Өнөөдөр ямар нэгэн баяр юм уу юм би түрүүнээс хойш 2 3 дахь удаа юм салют харж байна. Өнөөдөр Cinco de Mayo гэдэг Мексикийн за тусгаар тогтнол гэж худлаа ярих гэдэг. Ямар ч нэг баяр national хамгийн том баяр гэдэг нэг. Испанис 5 сарын 5. Independence Day шиг юм уу? Испанис юу яжсан гэдэг Испаний нөгөө колоничлоос гарч ирсэн өдөр юм уу? За бараг тиймэрхүү баг шүү. За би хараад Cinco de Mayo чинь. За тэр яг. Зүгээр сайн түрүү энд бодоод харна гайхсан. Энд юу юм бэ? Францын армиг Мексикод яажсан. Ялж исэн тийм юм байна. Ялалтын баяр шиг юм шиг. Францтай байлдал ялжсэн юм шиг. Ялалтын баяр шиг юм биш. Ялалтын баяр тийм. Баярлалаа. За. Өнөөдөр баахан түрүүн Popovich дээр LFMF Spanish ирсэн. Өнөөдөр чи баахан Spanish Mexico яриад тарлаа шүү. Тэр нөгөө угаасаа Сантаны чинь тэр чигээр нөгөө нэг тэр чинь юу Техас ч угаасаа л юуны Мексиктэй хэлдэг. Тэгээд баг угаасаа Мексикийн юу байсан үгүй юу? Хуучин цагт. Үгүй юу? За тэрийг харж ярихгүй буруу залвал бас балар шүү. Ямар ч байсан угаасаа Мексикээс авсан айгүй их газар нутаг байдаг штэ. Тэр бол юу гэдэг Лос Анжелес байна. Тийм. Энэ Калифорниас айгүй их газрыг юунаас Мексикээс өрөндөө авсан байдаг л яасан байдаг л. За тэр яг уу. Game Point podcast-ийн энэ дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар 7 хоногийн сүүлээр болцох болоо гэж бодож байна. Цуврал яаж явах нь юу болох нь тэгж харж байгаа бит хоёр тэгээд заавал 7 хоногт нэг гэхгүй цуурлын үйл явдлуудаа харж агаад дахиад нэг дугаарыг энэ 7 хоногт хийнэ гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар эргүүлслээ. Баяртай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Үргэлж биднийг дэмжиж байгаад баярлалаа. Subscribe дараарай гэж дахин хэлье. Удахгүй иргэн олцгоё.